Ай. Да. Өнөөдөр анхны сэтгэл ба юм. Анхны сэтгэл гэсэн бичлэг байх. Болноо. Yes. Одоо бичлэг орлог бодочлаарэ. Бүр цаасаар болоо бүр сар болж иж. Өнөөдөр одоо бүр 4 сар бенз ивтгсэн ч 3 сар 10 хитэн л болсон биш 3 сарын 10-нд ч хагийн өдөр штэ. Дулаан матлан хүртэл манайх явсан багт юу тэгээд бэж тэгээд яны анхны бичлэг бол цаасарын влог гэсэн бичлэг орсон. Тэгээд тэрэн дээр бол өөртөө юу ихтгэлтэй орж ирсэн. Буужгүй шантрахгүй гэсэн нэг дотроо бодвол явжсэн би тэр үед машинд явжсэн шүү дээ. Тэр үед би тэгэл бодож байсан. Тэгээд нэг тиймэрдүү одоо хүртэл би буужгүй явах хичээж ингээд өдөрт ер нь бол нэг бичлэг хийхийг би бол хичээнэ зөө. Тэгээд манай би надад миний гэрлээ амар муугаад бол ингэж мөнгөл хариж байгаа нь дээр байгаад. Гэхдээ миний болохгүй зөө. Би болохгүй гэдэг нь минийх нөгөө нэг надад ирэл авахгүй юм зөө. Яц буцныг ирэлж болтгоо. Миний буц унтарсан. Баггүй тэгээд маргааш хичээлд болохоор цэнийг хэлэх гээд ичэн. Анхны сэтгэл бол айгуу тийм жоохон сандарсан гэтээ өөртөө итгэлтэй орж ирсэн. Би шантрахгүй гэснийг ер нь толгоонд бодоо явжсэн тэр үед бол хоёр дахь бичлэг дээр ямар бичлэг орлоо мэдэхгүй байна. Тэгээд тэрэн дээр жоохон тийм суул ирсэн байж магадгүй эсвэл гайгүй ч гэж магадгүй. Тэгээ одоо л идэвхтэй байна. Ерөөсөө би яасан ч шантрахгүй намайг жоохон хүүхд үзэж байгаа. Гэхдээ би шантрахгүй гэдгийг толгоонд одоо хүртэл бодоо явж байна. Тэгээд шантрах юм бол тамираа яахаа мэдж байгаа зэрэг явж юм да. Тэгээд шантарч болохгүй шүү тамираа гэсэн бодлыг би ингээд толгоонд бүр ингээд шантрахгүй гэсэн бичиг. Тэгээд бүр ингээд толгоонд хоёр гараар ингээд хийцээ заяа. За. Хоёр дахь бичлэг дээрээ бол дахиад шантрахгүй гэснийг бол бодоо явжсэн. Тэр дээр жоохон тийм идэхгүй байсан. Одоо бол тийм жоохон идэхтэй, тийм гой хөвгөлтэй, сонирхолтой бааз. Атгал юм. Тэгээд надад бол тийм анхны юм бол айгу тийм гой байсан. Тэгээд анхныхаа бичлэг өөрөө үзсэн чинь айгу тийм эдит жоохон муутай. Би ягаад тийм дундуур нь зогсоогоод тэгээд таслаад байсан бэ гэхлээр тэн дээр чи нөгөө нэг унтаад сэрээд тийм олон өдөр яж байгаа штэ. Тэгээд би зогсоогоод яваадсэн шүү. Одоо л эндээс хойш тийм унтах day my life bubble. Ягаад гэвэл миний чинь 20 секунд 20 минуттай орчих юм бол ордгоо бохгүй юу тийм минут сэгтэрсэн гэдэг. Тэгээд би орлохгүй. Тэгээд тасуугаад яваад байдаг. Тэгээд нэг тиймэрдүү байна. Тэгээд өөр нь болвол би шатрахгүй гэсний толгойд бол маш дандаа бодоо явж идэг бичлэг хийх болгондоо. Ер нь бол бичлэг өнөөдөр бичлэг хийнэ нөгөө тамираа нөгөө шантрахгүй штэ мартаа гээл тэгдэг байхгүй би. За нэг тийм байна. Энэ бол миний 3 дахь бичлэг. Тэгээд одоо бол хөжилтэй бичлэг хийхийг би бол маш их хичээж байгаа. Янгад тийм хичээгээд яагаад тийм хичээгээд байнгут ингээд яг хүүхдүүд үзэж байгаа. Тэгээд би хэдэн нэгэн цагт од болгох юм билүү. Юм яаж мэдх юм бэ тамираа гээд би явж байгаа байхгүй юу. Тэгэл би од ингээд болчих юм бол намайг ингээд гадуур явгоот зураг дараалал гэж гэхгүй ч магадгүй гихчиж магадгүй. Гэхдээ би бас нэг бол од болохгүй юм уу? Од болчих. Би бас өмнөөс нэг ихтэйсэн тэр амар хүзэлт аваад 1000 тийм амар их тийм хандлт аваад исэн. Тэгээд тэр маань ягаад ч юм би устсан байсан. Харамсалтайгаар. Тэгээд тэр маань одоо хүртэл ингээд яваал байсан болвол би одоо айл хизээний од болцсон байх гэсэн. Гэтэ би шантрахгүй байна.
ядуу сандрахгүй би. Миний бичлэг устсан ч гэсэн би бичлэг оруулаад байх болно. Та нар минь битгий юу нэг ягараа. Тэг хамби намайг жоохон сөрөг комент хийж магадгүй. Гэтэ би комент нэгээгүй ч гэсэн өмнөх дээр амар олон лайк майк аваад аймаг болох гэж байсан. Ангисэн чинь бичлэг нь маань харамсалтайгаар устсан. Устаагүй байсан бол хэлхийзээ хот болцсон явж явах байсан гэд би өөрөө төсөөлж байна. Анхны сэтгэл бас гэтээ яг хэцүү байсан ч гэсэн надаа шантрахгүй юм чинь. Шантрахгүй гэдэг үг маань л надаа юу байх хэвээр би яаж шантарсан гэсэн би хичээх хэвээр гэсэн юм толгойд маань орсон байгаа. За нэг тиймэрдүү байна да. Тэгээд та нар миний бичлэгийг дуустал нь баярлалаа. Баяртай.